Сүхбаатарын талбай өмнөх талбай Сүхбаатарын талбай ороод одоо та бүхний харж байгаа 2.5 га газар. Яг энэ утгаас зэрэг хүрээлэн утсан дээрээс нь энэ одоо зогсож байгаа хэсэг гээд өөрөөр хэлэх юм бол энэ талбайн тал нь шахуу 2006 онд олгогдсон байна. Захирамж нь 2006 оны захирамж байж байгаа. Түүнээс хойш энэ газар доорх байгууламжтай усан оргилууртай үйл ажиллагаа явуулна гэж зориултын дагуу төсөв сонгол шалруулсан байдаг боловч өнөөдөр яг төсөв сонгол шалруулалттай холбоотой ямар ч материал файл юунд нь газрынхны одоо хавц тэрэг дотор байдаггүй. 2016 онд энэ талбайг шинжилж машины зогсоол хийнэ гээд автомашины зогсоол хийсэн байдаг. Автомашины зогсоол үйл ажиллагаа явуулахдаа 30% нь Улаанбаатар хотын захиргаанд 30% нь ашигыг олгоно гэсэн. Өнөөдөр хүртэл нэг ч төгрөгийн ашиг олгодоогүй. Ашиг ирээгүй. Хэрвээ ашиг олохгүй бол ямар нэгэн мөнгө өгөхгүй гэдэг ийм одоо заалттай гэрээ хийсэн байна. Тэгээ энэ одоо энэ дээр бол та бүхэн бүгдээ харж байна. Дандаа машины зогсоол байгаа. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд энэ Сүхбаатарын талбай барилга байш одоо газрын эрхийг цуцлаа гэж. Дээрээс нь энэ газрын эрх 2017 онд банкны одоо зээлэнд 9.5 сая долларын барьцаанд байхаа тавигдсан байдаг. Тэгэхээр энэ талбай бол одоо бид нэр хотын захиргаанаас эрхчийн ажлын албанаас жижиг талбай гаргаж яагаад энэ асуудал хөндөгдсөн гэхээр бахан талбай гаргаад энд одоо төвийн дулааны шугамтай цэвэр бохирны шугамтай 0 олон нийтийн 0 барья гэхээр талбай байдаггүй, газар болгодоггүй. Хэд удаа хандсан байдаг. Тэгээд төв талбай дээр өөрсдөө ингээд газраа ховчилдсан, ашиглуулсан, банкны өрөөнд тавьсан. Тэгээд энд одоо гадна дотны зочин гүйчид, жуулчид, наадам, баяр, ёслол гээд хэдэн мянгаараа цугладаг. Орой үдш энэ хаваар онгорхоо 0-ийн газар байдаггүй. Тэгээд энэ талбай дотор орчин үеийн бас одоо шийдэлтэй 0 хийгээд одоо тэнд байгаа нэг жижиг 0 бай. Өөрөө доороо их үүсвэртэй, төвийн шугамд холбогдоогүй, тэндээс суруулж зөөдөг. Тэгээд 280 сая төгрөгөөр энд 0-ийн одоо байгууламж барья олон нийт гэхээр барих газар нь гаргаж өгдөггүй. Ийм учраас өнөөдөр яг энэ газар дээр нэрж асуудалтай танилцаад тэгээд энэ шийдвэрийг гаргаж байгаа. Тэгэхээр шууд туслан байгаа юу энэ дээр? Үйл зөрчсөн үйлдэл гэх юм бол 2006 онд авсан байна. Авсан цагаас хойш 2 жилийн дотор зориултын дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Өөрөөр хэлэх юм бол хэрвээ газар доорх байгууламжтай усан оргилуур барьж байгуулна гэсэн бол энэ ажлаа 2 жилийн дотор хийх ёстой. Шууд туслаж болох юм болов уу? Өмнө нь Батуул дараагаас шууд туслах гэх тэгээ шүүхтэр асуудал нь очоод тэгээ шүүхээс UB Construction компани талд бас хариу гаргаж ирсэн гэсэн. Тэгэхээр шууд туслах бид нар хуулийн дагуу эхэлж сонсгох ажиллагаа явуулах ёстой. Хуулийн дагуу мэдэгдсэн сонсох ажиллагааг нь явуулсан, тухайн компанид нь одоо мэдэгдлийг хөргүүлсэн. Тэгээд хууль журмын дагуу энэ газрыг өнөөдөр ингээд цуцалж байгаа учраас цаашаа энэ одоо машин байгаа газар усан оргилуур хийн. Улаанбаатар ч төв талбай дээр энэ хөөрөшилтэй энэ тоосчлолтой үед ганц эрхийг одоо хүн суучих шахуу санд энэгээр байхгүй. Тэгээд энд нь усан оргилуур Улаанбаатар хотын өөрийнх нь хөрөнгөөр барина. Хэрвээ тэр газар 2.5 тэрбум яг банкны барьцаал байдаг гэж байна. Харин тэгэхээр 2.5 га газрын 22.5 тэрбум төгрөгийн банкны барьцаанд өнөөдрийн байдлаар байна. Энэ гарын үсрэг зураг шинэ гэдэг үн чиглэлсэн хамгийн яг ямар компани? За хамгийн анх одоо 2006 онд одоогоос 13 жилийн өмнө төсөв сонгож шалгуулт нэрээр зарцуулсан байдаг. Тухайн үеийн газрын албаны дарга, тухайн үеийн одоо засаг дарга зорсон байдаг. Нодлонбийн наадмаар нэг Сүхбаатарын талбай дээр шоу хийлээ. Нэг хэдэн залууч. Тэгсэн тийм үү? За тэгэл байж хахад ингээд харж хахад тэр ардлын саад ба шүү дээ. Саад. Тэр чигээрээ жоорлоо. Нэг шээс бас. Ерөөсө тэргээр явж байгаа бүх хүн тэнд орж тэр саадан дотор шээж байна. Өөр тэнд гарч байна уу? Үгүй жоорлон тэр цаана нэг жоорлон байдаг юм байна. Үгүй зүгээр залхуураад тэнд дотор ороо шээг багаад байгаа байхгүй. Тэгэл нөгөө батхан ялаанд барьж чих гэлээ. Тэр шоуны гайхамшиг бол байхгүй. Тий. Тэгээ манай ганц Сүхбаатарын талбайтай ш ганцхан төрийн ордныхоо өмнө том талбайтай тийм ээ. Тэгээд тэр нь задгаас нийтийн журлан байгаа байхгүй. Ойлгож байна. Тэгээ өнөөдөр тэрийг янз бүрээр яриад их. Би ингээ харлаа л да тэнд нэг төсөл хэрэгжүүлээд нэг фанта мантан хийн гэсэн чинь зүгээр эсэргүүцээд үгүй тэгээ баага шийдэж яхан сайхан байгаа юм уу. Тэгээ хотоо тогтчлохын төлөө явах ёстой үсттэй.
Тэр эмнэлэг сургууль энэ коронавирус үед эмнэлэг эрүүл мэндийн яам тэрийг хийх хэрэгтэй шүү дээ. Тэр хот барилга байгуулалтын яам тэр эмнэлгээ барих хэрэгтэй шүү дээ. Хот бол энэ хотынхоо хогийг цэвэрлэх хэрэгтэй шүү дээ. Баас шээс тий. Тэгээд тэнд фонтан тавих нь юу нь буруу байгаа юм. Одоо өнөөдөр манад хавар бол айгүй хуурайшилтай. Амьсгалахын арга улаан шороо. Өнөөдөр ганц Сүхбаатарын талбай дээр фонтан ихээс гадна нэг 10-аад фонтантай байх хэрэгтэй. Агарж болдог. Чийг өгдөг. 4 сар 3 сараас эхлээд ажиллаж идэг. Тэгжээж бид нар чинь энэ хотынхоо юуг шороо тоосноос ангиж байна. Энэ шорооноос чинь болоод бид нар бас айгүй их өвчөө. Та нүдэнд харагдж байгаа мөртөө тоос чи харагдахгүй мөртөө их гамшигтай шүү дээ. Чихтэй хийж тэр тоос чинь доош ундаг юм байна л да. Тийм учраас би зүгээр энийг талентуудаа би хэлье гэж бодсон. Үгүй яагаад тэр талбай урдлын тэр нийтийн журлан болцсон саадыг цэвэрлэхэд одоо ингээд улс төр хийгээ сунгуул хийх гээд ингээд сунгуулын бас нэг улс төр болгоод байна л та.